За ерөнхий сайдаа хоёулаа хэдэн логкод баримтуудыг ярилцъя. Нэгдүгээрт бол та гинт одоо сонгогдсон их хурлын гишүүн биш. 3 удаа сонгогдож байгаа. 2016 оноос хойш 10 дахь жилдээ Монгол Улсын их хурлын гишүүнээр ажиллаж байгаа. Тэгэхээр та сая хэлж штэ цогтөрөл даргатай мэтгэлцэгтэй гутранг зүйл яриад байна. Бид нар бол өөдрөг гэж. Үнэхээр бид нар өөдрөг байхыг хүсэж байгаа байхгүй. Гэтэл яг энэ одоо өнгөрсөн 10 жилийн нэг нам тэргүүлсэн дангаар бүрдүүлсэнгийн засгийн газрын үйл ажиллагаа чинь өөрөө гутранг байхаас өөр аргагүй байдалд хүртэл нь ард иргэдэг төлөвлөж шин. Өнөөдөр одоо Монгол Улсын жирийн иргэнээс та хэр аз жаргалтай байна вэ? Та өөдрөг байж чадчихэв үү? Та энэ нийгэмдээ шударга осондоо эдийн засгийн хүртээмжит байдалтай сэтгэл хангалуун байна уу гэд асуухад бол ихэнх нь асар их бухимдалтай ууртай байна. Тэм учраас энэ бодит байдлыг гойчилж явах шаардлагагүй. Нэг, хоёрдугаар та сая хэлж штэ. Хариуцлага хувааж өрнө гэж. Өнөөдөр ирээдүйн цаг дээр олон зүйлийг ярьж болох ч гэсэн одоо байгаа зүйл дээр шийдэмгий шийдвэр гаргаад явах энэ цаг хугацаа болчихсон өнгөрчихсөн нийгмийн хүндрэл нь ужигчсан байгаад шүү дээ. Ерөнхий сайдын ажил хийж байгаагийн тань хувьд бол нэг зүйлийг асууя. Та сая халамж нүдэ олсонгүй нүдэ олохгүй байна гэж хэлээд. Тэгвэл яаж яг тэр зорилтод хэсэгт нь тэр 2.4 их 80-ыг хүргэх гээд байгаа юм бэ? За хүргэнэ гэж хэлэх бол хялбар. Зорилго дэвшүүлэх амархан. Гэхдээ эн чинь хэмжих нэгж хугацаа үр дүнгээр явдаг. За та ингээд Монгол Улсын ерөнхий сайдаар одоо нэг улирал болж байна. Улирал гарan болж байна. 2 улирал болж байна одоо. За ерөнхий сайд хариулъя. 1 минут. За шууд 1 минут үргэлжлүүлээ. Эрдэнэ бол гişүн. Дэвшүүлээд байгаа бодлого чинь ямар хугацаанд ямар өгөөж авчрах юм бэ гэдэг нь хариулт хэрэгтэй байгаа байхгүй. 24-өөс 28 оны засгийн газар 578 зүйл заалттай хөгжлийн хөтөлбөр төвшүүлсэн. Дунд нь 2-3 ерөнхий сайд солигдлоо. Гэхдээ энд чинь хэмжих нэгж байх хэвээр. Бид ард түмэнд худлаа ярьж болохгүй. Энэ дээр хариулт авъя. Хоёрдугаарт хариуцлагын асуудал. Нийгмийн халамжийн нөгөө талд нийгэмд баялаг бүтээх хүмүүс бизнес эрхлэгчдэд дэмжих бизнес эрхчлөөний хууль яваад байгаа. Та олон талаар чөлөөлөе гэж яриад байгаа. Гэхдээ өнгөрсөн хугацаанд үйлдэлээрээ энэ бодлогыг тушчаад Монгол улсад хороо хөрөл учруулад байсан энэ эрх мэдэлтэй албан тушаалтай хүмүүст ямар хариуцлага тооцох юм бэ? Өнөөдрийн хугацаанд тооцсон зүйл алга байна. Энэ хоёр дээр та хариултахгүй. За ерөнхий сайд хариулъя. 2 дээр нэмэх 1 минут 3 минут. Монгол улс парламентын засаглалтын орон парламентын баталсан 5 жилийн үндсэн чиглэлийг хэрэгжүүлж байна. 5 жилийн үндсэн чиглэл бол 10 үндэсний үзүүлэлттэй салбарын үндсэн үзүүлэлттэй бүгд индикатортай хэмжих нэгжтэй. Жил болгон гүйцэтгэлээ тайлагнаад явдаг. Би энэ гүйцэтгэлийг тайлагнажаа дагуу их хурлд ажиллаа тайлагна. Хуулийн дор ажиллаж байгаа. Миний энэ дэвшүүлж явуулж байгаа бодлогоодыг би бүгдийг хариулах юм болно. Засгийн газрын 100 хоногоор яри. Өнөөдөр би яг 80 хонож байна. 80 хонож байна. Төр иргэддээ итгэж чаддгийн илэрлийг л би үзүүлэе гэж зорж байгаа. Төр иргэддээ итгэж чаддгийг. Тийм учраас би бизнес эрхчлөөний хуулийг өргөн мэдүүлсэн. Бүтэн жил ажилласан. 100 хууль байгаа. 100 хуулийн өөрчлөлтийг өргөн мэдүүлсэн. Би энэ хуулийг батлагдсны дараа 41 тусгай зөвшөөрлийг энгийн зөвшөөрөл рүү шилжүүлнэ. Энэ хууль би батлагдсны дараа 5 жил тусгай зөвшөөрөл олгоод 10 жилээр шууд олгодог шинэ зохицуулалттай болж байгаа учраас эрсдлийн үнэлгээнд суурлаад тусгай зөвшөөрлөө сунгаж байгаа компаниудын тусгай зөвшөөрлийг шууд 10 жилээр сунгана. Энэ бол дандаа чөлөөлтүүд. Хөрөнгө оруулалтын орчин сайжруулна. Хөрөнгө оруулалтын орчин. Сая эдийн засгийн форумд яваад ирлээ. Эдийн засгийн форумд яваад ирлээ. Хөрөнгө оруулагч нартаа хэлцээрүүдийг хийлээ. 120 хүн нэгтгэд ирнэ. Бодиттой хөрөнгө оруулалтыг татах ажлыг хоёрхан салбарт хийнэ. Сэргээгт хэрчмүж хиймэл оюу. Хөрөнгө оруулалт. Хариуцлагын тогтолцоогоо бол би хэмжих нэгжээрээ та бүхэн тайлагнаад их хурал дээр явж байгаа. Түүнийхээ дагуу хариуцлагыг шатшаатанд нь хийгээд л явж байгаа. Зүгээр энэ батлагдж байгаа хуулиар бол тендер бол хиймэл оюун руу шилжиж байгаа. За төрийн өмчт компани бараг хэдэн жил чинь батлаагүй хууль гарснаар авилгын индекс том хувь нэмрээ оруулна. За ингээд засаглалыг хараат бус байх арга хэмжээнүүдийг авч
Ерөнхий сайд нэг суугч. За дараагийнх